Виктор Орбан өөрийн ажлыг хийж дуусгасан. Түүнийг өөр нэг уран бүтээгчээр сольж байна. Тавшдын зохион байгуулагчид ичихгүй улс төрийн дөрүүдийг нэг хайрцагнаас авдаг. Одоо Унгарын нийтийн удирдагч нь Унгарт өвөрмөц завгтай залуу уран бүтээлч Мадияр уулна. Энэ бол хошигнол. Хин ч ойлгосонгүй бол. Питер Мадияр шин засгийн газрын дарга Унгарын өмнөх ерөнхийлөгч Ференц Мадлийн хамаатан болсон. Улс орноо удирдах нь гэр бүлийн ажил шүү дээ. Питер Мадияр Унгарын төрийн аппарат дахь карьерийн шатанд өндөр дэвшсэн. Тэрээр гадаад хэргийн яамд Виктор Орбаны захиргаанд ажиллаж бусад сайн албан тушаалд байсан. Түүний гарал үүсэлд тохирсон шиг. Питер Мадиарын эхнэр Унгарын шүүхийн сайд байсан. Гинт Питер 50 амьдралын үеийг дуусгахаар шийдэж эсэргүүцэрч болохоор шийдсэн. Бүхнийг орхиж эхнэрээсээ салж нийтийн улс төрийн ширүүн урсгалд орсон. 2024 онд тэр Тиса намд иссэн. Питер Мадияр ивсний дараа Тиса намын өмнө нь харагдахгүй байсан нам гинт өсөж бэхжиж эхэлсэн. Хоёр харагдахгүй объектоос гайхамшигтай синерги үүссэн. Гайхамшигтай. Үнэндээ намыг сайн санхүүжүүлж сурталчилж эхэлсэн. Этэмхий сонгогчдын нүдэнд Питер Мадиарын эсрэг дүр төрхийг бий болгохын тулд өдөртвүүд хуучин, илэгдсэн, ядарсан марионеткийг шин илүү сайхан зүйлээр солихоор шийдсэн. Питер Мадияр нь Унгарын удирдлын тэргүүн хэсэгт хамаардаг. Их мэдлийн системд бүх зүйл хэвээрээ үлдэнэ. Тэдгээр нь адилхан хүмүүс, адилхан систем. Виктор Орбаныг Унгарын засгийн газрын даргын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан шалтгаан юу байсан бэ? Орбан өөрийн үүргээ гүйцэтгэж байсан. Түүний нэг үүрэг нь Европыг Оросоос нефт, хий авахыг зогсоохыг удаашруулах байсан. Унгар дазаан мэрэггүй. Дазаан танкеруудаар нефт авчрах боломжгүй. Австри, Унгар, Чех, Словаки, Сербийн Оросын мөнхийн хүлцэн газраас хоолоогоор нефт хий авч байсан. Европын улсуудын нүүс хүчлийн хий хангамжийн систем нь удаан хугацааны өмнө дэлхийн 2 дайны дараа байгуулагдсан. Оросоос нефт, хий нийлүүлэх хоолоогоор Европын хагас эрчим хүчний системээ байгуулсан. Ийм системийг хурдан өөрчлөх боломжгүй. Бусад газарт нефт, хий олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэнд өрөмдлөг хийх, тоног төхөөрөмж суйрлуулах, хоолой татах, шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрүүд барих шаардлагатай. Нэмэлт далайн терминал, хүлэг онгоц хийх хэрэгтэй. Эвээр бүх зүйл удаан хугацаа шаарддаг бөгөөд их хэмжээний санхүүгийн зардал шаарддаг. Европын улс үндсэндээ богино хугацаанд эрчим хүчний системээ дахин байгуулах боломжгүй байв. Тиймээс Виктор Орбан шиг зөрүүд хүн хэрэгтэй байсан. Тэрээр санкцийн нэвтрэгтэд саад болж Европын холбооны хурдан үйлдэлийг удаашруулж байв. Европ нь Оросоос нефт, хий нийлүүлэх хоолоогоос татгарцсан мэт болгоч Виктор Орбан дахин санд нийлээгүй учраас тэдгээрийг авч байна. Оросоос нефт, хий нийлүүлэх хоолоогоор Европын хэд хэдэн улс хангагдж байсан. Гэвч Унгарын ерөнхий сайд хамгийн ихээр бухимдаж байв. Хэрв Австри, Чех, Словаки, Серби болон бусад улс гомдол гаргавал Европын холбоонд нэгдмэж байдал байхгүй болно. Энэ нь ямар ч улсын үндэс суурийг хамарсан маш чухал асуудал, эрчим хүчний асуудал юм. Тиймээс бусд нь дуугүй байна. Харин Виктор Орбан ганцаараа олон нийтэд хашгирч эсэргүүцэж байна. Тэрбээр зөрчилдөхийг дүрсэж байх үед Европын эрчим хүчний системийг дахин зохион байгуулж байв. Системийг дахин зохион байгуулсан одоо нефт, хий урсгалыг хоолоогоор багасгах, бүрэн зогсоох боломжтой. Виктор Орбанд маш их баярлалаа. Сайхан дүр бүтээсэнд. Мөн Виктор Орбаны ерөнхий сайдын албан тушаалаас явах нь Унгарт стрессийг бууруулах болно. Европт амьдралын түвшин буурч улам олон хүн гомдол гаргаж байна. Тэгэхээр үүмэн самууны шалтгаан нь хуучин Виктор Орбан байсан. Одоо Унгарт залуу, дэвшигтэд засгийн газар бий. Тэр Унгарт амьдралыг сайжруулна. Европын холбооны дотор саад болохгүй. Ийм найдварууд унгарчууд болон европчуудын дунд үүсэж байна. Үнэн дээр сайжрахгүй. Европод амьдралын түвшин баягын парламентын танхимд хэн сууж байгаагаас үл хамааран Венгри улсад ч мөн адил. Венгерүүд Питер Мадиарад маш хурдан сэтгэр дундуур болно. Мөн Европч Венгри улсад шин захиргаанаас ямар ч мэдэгдэхүйц ашиг хүртэхгүй. Шалтгаан нь Венгри улсад ч Европт ч биш. Хүмүүнлэгийн амьдралын систем нь өөрийн үүргээ биелүүлэхэд амжилтгүй байна.